Сайн байцгаана уу? Миний YouTube хуудсыг дагдаг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ би сэтгэл зүйч ямар хэрэгтэй вэ? Яагаад бидэрт уулзах хэрэг гардаг вэ гэдэг талаас нь ярилцгаар боллоо. За ер нь та нар сэтгэл зүйчийн талаар сонсч ирсэн байх, бас уулзж ирсэн ч хүн байж магадгүй. Тэгэхээр бидэрт яагаад хэрэгтэй вэ гэхээр бидэрт ярилцах үнэхээр хэрэгтэй. Бидэрт ярих хэрэгцээ үнэхээр их мөртлөө тэрийг ингээд авч чадахгүй хүмүүс маш их байна. Яагаад авч чадахгүй байна бэ гэхээр бид нар ингээд найз нөхөртэйгээ аав ээжтэйгээ ярихаар дандаа үгүйсгэлтэй нүүр тулж яадаг. Тэгээд шүүмжлэхээс санаа зовж ийн. Одоо ингээд сошиал дээр ингээд бүх юм л ингээд шүүмжлээл нэг юм хийлэнгүүд би одоо ингээд турмаар байгаа тэгээд ингэж бодож ийн л гот. Чи дандаа л турмаар байгаа гэж ярьдээ ш. Тэрөөсөө чи хэлсэндээ хүрдэхгүй гэдэг ч юм уу тий. Энэ байдлаас хүмүүс зөвлөгөө өгч одоо зорьсон зүйлийг няцаах тохиолдол маш их гардаг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр та бүхэн минь яг өөрийн гэсэн яг таны төлөө гэж зөвлөх чадвартай тийм хүнээс зөвлөгөө болон асуудлуудаа ярилцаа шийдэл гаргадаг болоосэй гэж хүсэж байна. Ярих хэрэгцээ үнэхээр амар чухал юм байна. Яагаад би тэгж бодсон бэ гэхээр сэтгэл зүйчтэй ярих тэгээд одоо би төрөл бүрийн хүмүүсээс бас онлайнаар сургалтууд авдаг, яриа хийдэг. Тэгэхээр ингээд би тэр хүн ярихаасаа илүү би ингээд аюу хий ярьдаг, надаар маш их яриулдаг. Тэгээ би яриан дунтаасаа өөрөө ингээд шийдлээ олж идэг тохиолдолд маш их байсан. Тэгэхээр сэтгэл зүйч хэрэгтэй байх нь амьдралын дасгалжуулагч, ментор, одоо таныг дасгалжуулах боломжтой хүмүүс таны амьдралд маш чухал байгаа шүү. Гэхдээ тэр хүмүүсээ сонгохдоо мэдээж цензуртай хандах хэрэгтэй. Яг тэр хүн чинь тэр хүний үзэл бодол, амьдралаа авч явж байгаа байдал, хийж ярьж байгаа зүйл маань танд яг тусалж чадах уу, таны мөрөөдөлд ойртуулж чадах уу гэдгийг бас сайн бодож байгаа. Тэр хүмүүсээ бас сонгох хэрэгтэй болов уу гэж харж байна. Тэгэхээр бид нар одоо ингээд яг сэтгэл зүйн шарах, стресс янз бүрийн зүйлээсээ болоод ингээд ирээдүйн тухай бодох завгүй болчдаг стресстэй. Тэгээд өмнөх тэр сэтгэлийн шарах заваараа эдгэх нь маш чухал юм билээ. Тэгээд одоо миний номын булангаас ороод харах юм бол яг тэр сэдвийн хүрээнд та бүгд маань сэтгэлийнхэн блокийг гаргаад тэгээд зорилго мөрөөдөл дүр амьдралаар би амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг би өөрөө яг тэр дараалалаар ойлгоод одоо амьдралдаа хэрэгжүүлж амьдарч байгаа. Тийм учраас би яг зорьсон мөрөөдөлтөй ол хүрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Та бүхэн маань бас туршаад үзээрэй. Тэгээд асуух зүйлээ бол бас асууж болно. Чөлөөтэй байгаа шүү. За ингээд та нарыг туршаад үзээрэй. Сэтгэл зүйчээс цаг аваад нэг удаа яриад үзээрэй. Маш өөр байх болно шүү. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.